Ханд сураад замаас аваад шууд гүөх гэж байна уу? Төр азнаад наашаа анхаарна. Намайг Болор Ут гэдэг. Би Улаанбаатараас гаралтай бизнесмен. 2016 оноос хойш Бүрэн Трейд группээ хөгжүүлээд 4 компани амжилттай удирдаад явж байна. Манай компани Монголын эрс тэрс уурлаа амьсгалтай зутарсан хөрсөн дээр байшин засварладаг, өргөдөг, суурийг докторжуулдаг. Ийм болохоор 7 хоног болгон манай компани дээр янз янзын асуудлаар шинэ кейсүүд нэгддэг. Ихэнх хандаж байгаа хүмүүс гэрт нь нарийнхаа зураас гараад ирсэн. Бид нар замаскаар тахилдсан. Хагас жилийн дараа цооролт нь улам их томорсон. Энийг яах вэ гэсэн ер нь ижил төрлийн асуудалтай хүмүүс. Тэгэд зөвхөн хан дахиж хагарсан бол та өөрийгөө аздаа тооцоор. Иймэрхүү өнгөн даалгын засвар хийсний дараа хаалган цонхон гажиж сүүлдээ зэрэгцээ хан цуураад эхэлсэн ноцтой тохиолдол зөндөө байдаг. Өнөөдөр би бодит жишээн дээр тулгуурлан танай ханны цууралд үнэхээр аюултай үгүй юу? Хэрхэн таних? Яаж бүр хүмүүсийн зогсоох, дахиж хижээд цуурахгүй янзлахын талаар заагаад өгье. Төгсгөлд нь өнөөдөр орой шууд хийж үзээд байшингаа онцлох техникуудаас хуваалцъя. Хандах цууралт бол зүгээр нэг үзэмж биш. Гоо сайхны асуудал ч биш. Байшин гэдэг өөрөө хөдөлж амьсгалж байдаг амьд бүтц юм. Харин цууралт бол байшин чинь доороос суулт өгөөд нурж эхэлж байгаагаа хамгийн ихний дохио юм аа. Хэрэг та түүнийг зүгээр замаасагтаа нууж бол асуудал арилгахгүй. Харин шаврын дор нуугдж байгаа дараа бүр том ноцтой асуудал гараад ирнэ. Үүнийг энгийнээр хэлвэл шүдний гүн өвчнийг эмчлэхийн оронд та өвчин амдах уугаад яваад байхтай л адилхан. Цууралт бол өвчин өөрөө биш. Ердөл шинж тэмдэг юм. Түүний цаана байгаа жинхэнэ шалтгаан боيو суурийн хөдөлгөөн нь хөрсний овоолт, хит ачаалал, эсвэл үргэлтэй алдаа нь өөрөө аюул тарьдаг. Энэ хамгийн гол анхаарлах зүйл нь бол томорч байгаа цууралт юм. Үсний ширхэг шиг нарийнхан олон жил хөдлөхгүй байгаа хуучин цууралт бол нэг өөр. Харин сарын дотор нүдэн дээр чи 2 дахин томроод шууд ангаагаа цаад хүнд харагдаад байвал энэ бол аюул. Цууралтын чиглэл. Энэ бол ямар нэгэн засвар хийхээс өмнө хамгийн түрүүнд хийх ёстой зүйлсүүдийн нэг. Цууралт руугаа очиод та цууралтын сайн хараарай. Энд ердөө 3 үндсэн чиглэл байдаг. Нэгдүгээрт босоо цууралт. Ихэвчлэн аюул багтаа байшин анх баригдаад өөрийн жингээр үл айлх доош суух үед эсвэл ханны хит ачаалттай байгаа учраас бусад цууралттай бодвол харьцангуй аюул багтаа. Хоёрдугаарт энэ бол төгшүүрийн дохио. Ихэвчлэн хөрс суурьнд хөндлөн даралт үзүүлж байгаа. Эсвэл даацын хаан ачаалаад даахгүй гулзааж байгааг илтгэж байгаа. Гуравдугаарт хамгийн эрсдэлтэй нь тоосхны заадлыг дагаад шат шиг дашуу цууралт. Энэ бол бараг 100% суурийн асуудалтай. Байшин чинь нэг тал руу жигд бос сууж байгаа. Цууралтын өргөнөө заавал хэмжих хэрэгтэй. Энгийн шугам аваад хэмжиж чинь 1 мм-ээс илүү байх юм бол ер нь л анхаарал тавих хэрэгтэй. Зүгээр орхиж болохгүй. Бүр цаашлаад нөгөө тал нь харагдаад байх юм бол энэ бол улаан гэрэл. Яаралтай арга хэмжээ аваад хүмүүс хан дээр цуурал гарахаар барьц алдаад сандраад байдаг. Үүнийг хүний биеэр зөөрлөвл өнгөлгөөний шавар цуурчгаар зүгээр л арьс шалбарцсан гэсэн. Харин даацын ханахаар таны яс хуугарцсан гэсэн. Эргэж ирдэг алдаа. Хүмүүсээ гаргадаг хамгийн энгийн алдаа бол замаас аваад цууралтай аль болох далдлахыг боддог. Чигжээс аваад дарчин. Тэгэл засчин гэж бодоод байдаг. Яагаад гэвэл замаас энгийн шавар нь тэр их хан дээр өгж байгаа ачааллыг барьж чадахгүй. Өөрөө нэмэгдэл хагараад байна. Харин ч асуудлыг уламд ортуулдаг. Ямар ч засвараас өмнө цууралт нь амьд байна уу, өхмөл байна уу гэдгийг заавалчгүй шалгах. Үүнийг мэдэхгүйгээр хийсэн ямар ч засвар зүгээр л мөнгөний гарц гэсэн үг, тайрын мөнгө. Гибсэн тэмдэг буюу маяг. Бид танд одоо энгийн гэрт байгаа зүйлсээр яаж тэмдэг тавихыг заагаад өгчээ. Та хөндлөн зураас эсвэл хялгсан хагарлуудаа хараад дээр нь гипсээр эсвэл скотч цаасаар жирийн наач. Тэгээд 2-7 хоног ажиглаад урагдчих юм бол хөдөлж ийн урагдахгүй байх юм бол та нөгөө л нэг замаас гипсээ аваад засвараа өргөжлүүлж болно гэсэн үг. Ингээл байшингаа онцлогчлоо гоё байгааз хамгийн гол нь онцлог байдаг. Хүмүүс байшингаа засвар гэхээр ихэвчлэн юу хайдаг гэхлээр сайн арга, сайн материал, сайн майстар хаана вэ? Гэтэ асуудал эндээ л биш. Бид нар яаж хэрхэн зөв онцлохтой л байдаг. Ямар хэрэгслээр хамгийн гол нь онцлох гэж төрүүлсэн. Газрын доор юу болж байгаа, газар доогорч хийн амьдраад таны хөрсийг яаж солируулад байгаа. Та хичнээн сайн майстер дуусан, үнэтэй материал ашигласан, шалтгааныг олохгүй л үр дүн гаргахгүй.
Шалтгаанаа олохгүй бол хан дахиад суурна, суурин дахиад суучна. Үүний хамгийн чухал энгийн мөртлөө онцлог арга бол динамическое зондирование гэдэг. За энгийн үгээр би тайлбарлаад өгье. Нэг юм гац төмөр үүдэг. Бид тэр гацыг байшинтай ч ойрох зоогоод юм алхаар зохиж газар доорх байгаа сэрэгжилт хэрэг хүндий хичнээн хэрэг хэмжээний бодис шахах эсвэл яаж янзлах аргачлалыг бүр наривчилсан гаргаад ирдэг. Энэ бол маш энгийн. Бид нэг дундаж байшин 100-аас 200 м2 байшин дээр нэг 4 цэг орчим аваад шинжилгээг нь гаргаад өгчдөг. Энэ ажлын 50% гэсэн үг ерөөсөө. Тэр яаж засах гол нь биш. Үүнгүйгээр хийсэн засвар бол сохроор буудаж байгаатай л адил юм. Тиймээс наад зөв хүн бүрт би хамгийн түрүүнд нэг л зүйл хэлдэг. Эхлээд байшин дээр судалгаа хийлгэж, мэрэгжлийн үнээр аудит нь хийлгэж, оншоо цуглуулчих, дараа нь хэдүүлээ шийдэцгээе. Бодит төвх өнгөрсөн 100 шарга морьтод байдаг найз манамуудад байшин 1980 онд баригдсан тоосхон гоё улаан байшин баригдаад бараг 30 гаруй жил зүгээр асуудал байхгүй. Тэгээд сүүлийн 1 жилийн дотор байшин асар том ингээд хагарц цаадах нь харагдаад тэгээд манай компаниг дуудаад бид нэр аудит хийгээд очиод үзтэл зүгээр энгийн усны хаялга хийгээгүйс болоод их гоё баригдсан бараг түүхийн барилга 1 жилийн дотор үгүй болгочтой. Энэ дээр бид нэр Польш улсаас гаралтай statical гэдэг систем ашигласан. Statical гэдэг технологи ашиглахаас өмнө манай компанид алтан дүрэн байдаг. Эхлээд шалтгаан суурьнд байвал суурай засна. Ханд байвал суурай засна. За одоо технологи руу жоохон буцъя. Яг уу 80-ад он, 90-ад он, 2000 оны ихээр хүмүүс болохоор иймэрхүү ханд сурцсан тохиолдол төр хуучин арга, цамц өмсүүлэх, давхар бүс бетон хийх, арматурчлах гэдэг асар өндөр зардалтай технологид ашигладаг. Гэтэ байшингийн даацыг улам нэмсээр байтал бид нар байшингаа тогтворжуулах биш, улам ачаалал нэмээд суулт нэмсгээд байдаг. Тэгээд зах зээлийг бид нар судалж агаад Польшоос Statical гэх брендийн албан дистрибьютор болоод энэ технологи хэрэгжүүлээд явж байна. Энэ бол бидний өнөөгийн арга барил цэвэрхэн хурдан бас аврах гэж байшингаа эвтчихэд байхгүй. Гэхдээ зөвхөн арматураар татах ганцхан арга байдаг гэж бодож болохгүй. За энгийн бид нар ашигладаг хэдэн арга бас нэмээд тайлбарлаад өгье. Эхний арга нь бол миний түрүүний хэлсэн Statical системийг ашиглах. Энэ ханад ховил гаргаж арматурчлах арга. Хоёрдугаар арга нь бол төмөр татварах тэврэх. Гуравдугаар арга нь инъекц. Нарийнхан боловч гүнзгий цуралтанд ялангуяа бетоны ханд тусгай полимер шахдаг. Дотор заслыг сүйтгэхгүй, дотор ажлыг зогсоохгүй хэвийн байдалтай байж хат нь засварын ажлыг явуулцдаг. Энэ нь жоохон төсөв өндөртэй. Гэхдээ маш сайн шалгагдсан. Одоо нийт 50 улсад амжилттай ашиглагдаж буй технологи. Энд нэг алтан дүрэн бий. Өвчнөд нь тааруулж имээ сонго. Суул төгөөд хагарсан жижигхэн зураасан дээр хэдэн зуун мянгаар үнэтэй давирхаа шахах нь илүү зардал болно. Гэтэл нөгөө талдаа даацын хана нефт хагарчаад байхад замаас төрхөөд ямар ч үр ашиг. Хийх хэрэггүй зүйлс. За одоо барилга угсралт засварын явцад гаргаж болохгүй зарим чухал алдаануудыг хуваалцъя. Дараах зүйлсүүдийг бити хийгээрэй. Цувралтыг ердийн замаас бити чигжээрэй. Өөрөл болоод дулаан солилцоход бутраад хагарчдаг. Энэ найдвартай шийдэл биш юм. Дээрээс нь ханны цаас абой наах шаардлагагүй. Сарын дараа абойчин гоё абойч урагдчихна. Мөн цууралт руу дулаалгын хөөс бити шахаарай. Энэ бол зүгээр л ажлаа аргацаас зохимжгүй арга бөгөөд юу ч барьж чадахгүй харин ч таны ан цавыг улам томсгох болно. Хамгийн гол нь хаалга цонхны гажилтыг зүгээр орхиж болохгүй. Энийг зүгээр нэг үзэмжийн асуудал биш. Байшин чин доороос сууж, нурж өгснээ шинж гэж ойлгох хэрэгтэй. Энэ мөчөөс эхлэн цаг алдахгүй яаралтай мэрэгжлийн хүмүүс тандаарай. За дүгнээд хэлэхэд хан цуурна гэдэг нь цагт нь амжиж илрүүлж чадвал шийдэж болдог ажил юм. Өнөөдөр орой очиод гипсний тэмдгээ заавал тавиад үзээрэй. 2-7 хоногийн дараа та байшингийнх тухай үннийг мэдэх болно. Хэрвээ цууралт амьд байвал бити хүлээ. Шалтгааны хамгийн зөв арга нь динамикийн судалгаа хийх. Хэрвээ өхмөл байвал нөгөө алдартай замаас аваад таглаж.
Одоо надад танаас асуух ганцхан асуулт байна. Танай байшин яг одоо цоролт байгаа юу? Сэтгэл хэсэг байгаа бол босоо хэвтээ дашуу комментэр үлдээнэ үү? Намайг болор утгадаг. Баярлалаа баяртай.